За өмч хөвчлөлт их болгоомжтой хандж байгаа юм. Учир юу гэхээр энэ 92-оос 2000 онд хийсэн өмч хөвчлөл ерөнхийдөө бүгд л монголчууд нь хуудуутай болсон гэсэн ойлголттой болсон. Тухайн үеийн одоо эрх мэдэлтэй мэдээлэлтэй дарга нар энийг одоо яг ерөнхийдөө хөвчлээд авсан юм л дүр зурагтай байдаг шүү дээ. За тэгээд тэр компанид ажиллаж байсан төрийн өмчтөд ажиллаж байсан бүх ажилчийн албан агчдын бүгдийг ер нь гудамд гаргасан. Яг дампуур л болсон шүү дээ. Маш олон одоо төрийн өмчт компаниуд ингээд хөвж шилжсэн. Сая ярьж байгаа мэдээлэлээр үл энэ ажилчийн албан агчдын аваад үлднээ цомгохдохгүй л гэж. Энэ үл ер нь маш бэрхшээлтэй шүү. Яг л ерөнхийдөө авсан компани төр хувь эзэмшиж байгаа компани менежмент хийгээл үр ашгийг нэмэгдүүлэн тэгэл нэг бах ухаалаг юм яриад хавчиж гадуурхсаар байгаа энэ ажилчийн албан агчдын цомготхоод бүр байц уух газаргүй болгоод тэгээд өргөдлийн өгүүлээд бүгдийг гаргадаг шин. Энэ стратегийн суурьсан төрийн өмчт компани гэдэг энэ цахилгаан эрчим хүчтэй холбоотой компаниуд байна. 51 хүртэл төрд байна гэж байгаа юм. Эрдэнэтээр бид бүхэн бас мэдчил байгаа 49 51 гээд худалдаад авцсан. Хоёр тал болцсон. 49-ийг нь 51-ийг ингээл дотроо бөөм гаргадаг. Тэн дээр худалдаа бөөгд ийм юм давтаг юм шүү дээ. Хоёрдугаар яг өмч хөвөл хийдэг өргөж өгсөн хамгийн жишээг хэлээд гэж. 2005 онд хөвчлөгдсөн хотлог үйлдвэр 3 өмч хөвчлийг маань 2022 буцаагдсан. 1.3 төгрөгөөр хөвчлсөн. Эргээд авсан 800 тэрбум төгрөгийн бүх чатны шүүх гантай байгаа. Энэ одоо хөвчлөгдөнө гэдээ ороод ирсэн. Энэ одоо энэ шүүхийн маргаан дуусаагүй дахиад энэ процесс хийж болох юм. Өмчгөө төр хөчгөө гэж нэг л өдөр энэ стратегийн холбогдлолтой компаниудыг хөвчлөг. Үнэ нэмэлт тайлгээд таад бид нар яаж чадахгүй ч те. Алдаад амн багтаад үнэ нэмэгдэнэ. Энэ дээр одоо яг хамгаалт хийж чадчих юм энэ орж ирж байгаа хөлөөдтэй. Тэгээд энэ төрийн өмчт компаниудын хвшлээд хэдийн хэмжээний одоо төрөг төвлөрч юунд сулгах юм. Тэр хэлтэй нэмж тодруулгаа бай. За бям цогцоод хариулна. За алтан шгаа гişээс болгоомжлж байгаа зөв. Тэгэл өмнө нэг алдаа гарчаар тэр алдаа маань үнэхээр одоо сар тол болж цаашдаа ийм одоо дахиад эрсдлүүлж одоо болгоомжилдог эсэргүүцдэг ургуусдаг шалтгаан болсон. Тийм болохоор л бас энэ алдааг бид давтах хэрэгтэй. Тийм болохоор 2000 оноос хойш өмчмж хөвчлөл тийм сайн яваагүй. Ялангуяа одоо 20-с хойш нэлээдтэй бас үр дүн гарахгүй байна. Тэгээ үүнтэй холбоотойгоор нэг талдаа данхаагаад байна. Төрийн эмчилгээний томор үр ашиггүй байна. Дарга хурлын гишүүдийн хөрөгчнөр очиж нөлөөгдөөд байна. Хувийн хвшлийн одоо дулааж яваа гэдэг шүүмжил байгаа гэдэг нэг талдаа төр данхаар байна шүү дээ. Төрийн эмчилгээний компани том байна шүү дээ. Үр ашиггүй шүү дээ. Энийг л нэртэй болгоё. Олон илүү хямдаа тавина, илүү үр ашигтай байлж хөрөнгөний өгөөжийг хүртхийг бодно. Ийм боломжийг бий болоод эхлэхээр төрийн өмч компаниуд дээр байж байгаа хулгайнууд тасарнаа, шахаанууд аднаа. Элдв одоо дарга нарын цүнх барьдаг баригч нар очихоо болно. Гэдэг үүднээс одоо манай их хурлын гишүүд сахар ярьдаг. Хэтэрхий төрийн өмч компани арай л дэндүү байж үр ашигтай өрөл байж тэгээд энийг нэг зохицуулах нэг шийдэл бол энэ гэж. Тэгэхээр үүнтэй холбоотой энэ удаа бас амжилттай болох болов уу гэж нэг бодол бол нийтийн өмчийн тухай хуулийг 2025 оны 1 компани тод байдал үр ашиг нэмэгдүүлэх хуулийг бид нэр 20 оны 5 сард их засгийн өргөн барьсан. Энэ хоёр хуулийг их хурлын дарга хэлж байна. Одоо номын чимэг гишүүн, сайн зэрэг гишүүн, өөрийн тулгалж байгаа гэж байна. Хурдан энэ хаврын чуулганы батлаад энэ хуулийн дээр таны болгоомжилж байгаа бүх болгоомжлол тийм компанийн талтай холбоотой, зардал болгохтой холбоотой
хөрөнгийн үнэлгээтэй холбоо гэдэг бүхий л зүйлүүд бүгд орцсон байгаа. Энэ бүх зохицуулалтууд удирдлага зохион байгуулалт бат. Энэ бүгдийг энэ тусгасан учраас энэ дээр одоо таны ярьж байгаа 49-50-ийн зөрчил 34% эзэмшиж байгаа жижиг хувьцаа эзэмшдээр одоо хэрхэн яаж хамгаалах уу, хангах уу энэ асуудлууд орж байгаа. Тийм болохоор энэ дээр бол энэ хуулиар батлагдаад араас нь энэ асуудал явах учраас энэ гурав маань хамтдаа явж байгаа илүү одоо үр дүнтэй, үр өгөөжтэй, илүү өмнөх алдаанаас сургамж аваад алдаад автагдахгүй нээлттэй ил тод явах боломж хүрдэнэ л гэж харж байгаа. За сайн жишээний талаар манайхан бас ярих хэрэгтэй баг. Хөтлийн цемжийнхаа үйлдвэр бол муу жишээ. Хэрвээ энэ өмч хувьчлалтээр одоо өмнөхтэй адилхан муу алдаа гарах юм бол хариуцлага тооцох, олон нийт тийм үү мэдэх, эргээд тийм үү хариуцлага тооцох бололцоо нь бол өмнөх цаг үеийг ирээд он бол хаалттай мэдээл багтаа далимдуулж юм хийдэг байсан бол одоо тийм цаг үе өнгөрсөн. Тийм болохоор тийм алдаад автагдахгүй баха. За энэ ажил бол мэдээж үе үеийн засгийн газрын бас хийж гүйцэтгсэн үүргүүдийн одоо нэгдэл. За оюун эрдэнэ засгийн газрын үед энэ төрийн өмчт компани бүтээн засаг лилдод байдлыг сайжруулах хууль. Тухайн үед би хэрэг эрхлэлийн сайд байхдаа энэ ажлын хэсгийг ахалж манай энэ зэнгэл дарга бид одоо хамтран боловсруулсан. За зандан шитрэр дарга шинэ засгийн газар байгуулагдаад нийтийн өмчийн хуулийг өргөн мэдүүлсэн. Тэгэхээр энэ нийтийн өмчийн хууль, төрийн өмчт компанийн хууль бол оюун эрдэнэ засаг буюу хамтарсан засаг ажиллаж байхад боловсруулсан хууль. Тэгэхээр энэ бол аль намын төлөөлөл энэ одоо хуулинд оролцсон гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш одоо олон санааг шингээсэн хууль учраас ямар нэгэн улс төрчлөлтгүйгээр батлагдах бүрэн болцоотой хууль. Тэгэхээр одоо хурдан хугацаанд бид нар батлах хэрэгтэй. Ингээд одоо Бямцөх даргыг ажил хийх нөхцөлийг одоо бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тэгээ араас нь одоо их хурлын гишүүд шаардлага тавиад явах болцоо бүрднэ. Гисэн хэдий ч бас засгийн газар хурдан хугацаанд хууль батлагдаагүй ч энэ үндсэн чиглэлийг оруулаад ирж байгаа нь бол маш сайн.